та хийж болсон бол энэ дууг сонсоо. Одоо морин хурд өөр ирэхгүй морины дуугтай яаж гаргадаг вэ? Яг хажууд байгаа мэт амдаар мэт гаргаж өгдөг онцлог байдаг. Тийм учраас энэ чинь би хэмнэлтээр бол манайх бол гол юм бол морины явдал гэж өөрийнхөө ажил дээр тусгаж өгч танилцуулсан байсан юм. Тэгээд бас нэг ашиг бол одоо манай Монголын гол болох уртын дуу, богино дуу, үлгэр дуу, харилцаа дуу, хөөми гэдэг энэ бүгдийг бол өөрийнхөө судалгаан дээр ажил дээр оруулж гисэн. Тэрийг та хэд дуртаад тэргүй. Яг бол энэ судалгааны ажлын тэрүүд орс хэлээр бичсэн, орс нутагт байсан учраас тэр хүмүүс манай Монголын хөгжим гэдэгтэй ямар юм байдаг юм бэ? Юунаас гарч үүсэж энэ одоогийн мэргэжлийн Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын ямар хөгжмөөс бий болж одоо гарч ирсэн бэ гэдгийг ойлгохын тулд би тэр бүгдийг дурдж өөрийнхөө ажилдаа оруулсан байна. Тэгээд бас хараад байхад манад ихэнх нь концерт эйгүү бичдэг байсан байгаа. Тэрийг би бас юу гэж таамаглаж оруулж ирсэн бэ? Өөрөөх судалгааны ажил дээр байхад одоо манад бол найр гэж айгуу хөтэй найран дээр уртын дүүх дуулдаг. Тэрний одоо уухаан нарыг хараад байхад бол бид надад одоо юм том тайзан байхгүй ч гэсэн том олон хүмүүсийн урд бол бид надад манай дуучид уртын дуучид дуулдаг байсан. Тэгэхээр энэ тэгээд морин хурдтай хойлоо сууж байгаа те өршөлтсөн маягаар байж болохоор байгаа байхгүй. Тгийг хараад үзэхэд бол манай дээр бол анхнаасаа энэ концертны жанр гэдэг нь бол ардын урлаг дээр тавигдсан байсан. Бид нар олон хүний өмнө гарч хослооч дуучин те гарч дуулдаг. Тэртэй адилхан хөгжимчин ч гэсэн гарч хослог тоглох нь адилхан байсан учраас энэ концерт гэдэг жанрыг их сонгоцсон эндээ болов гэж өөрийнхөө бие судалгааныхаа ажил дээр оруулж ирсэн байгаамаа. Суурилж. Ягаад концертны жанрыг ийм олон удаа сонгогдсон бэ гэдэг тал дээр. За цаашийнхан бол Европоос Монголын ардын хөгжмийн соёлын төвлөр хуурын хөгжмийн уран бүтээлчний хэрэгшгүй баялаг их онцлог болсон билээ. Энэ би сануулчлаа. За Монголын хөгжмийн зохиолчдын төвлөр хуурын хөгжмийг хөгжүүлэх үүсэл их хог нэмрийг оруулсан байдаг. Одоо тэгээд би 2 дугаар болон 3 дугаар бүлэгдээ бол 2 дугаар бүлэгт би бол том хэлбэрийн жанруудыг сонгож авсан өөрийнхөө судалгааны ажил дээр 3 дугаар бүлэг нь бол жижиг хэлбэрийн зохиолууд гэж сонгож авсан байна. 2 дугаар бүлгийн хэн дээр би ханхлын концерт, бүлэг жаргалын концерт, мөнх болтын концертыг энэ 3 концертыг сонгож авч судалгаа хийсэн байна. 3 дугаар бүлэг дээр нь бол тэгээд ханхлын вариацийг авсан байсан. 3 дугаар бүлэг дээр нь ардын дууны хөрвүүлэг гэдгээр шаргуун түмний их циклийг сонгож авсан. Мөн хүүхдийн дуу гэдгээр одоо ханхлын 10 хүүхдийн дуу болон тэгээд гончиг суулгаан бас хүүхдийн дуунуудыг сонгож аваад тэгээд гончиг суулгаан хангалгаан хүүхдийн дуунуудын хооронд нь харьцаа өгч тэг ямар ялгаатай байсан бэ? Нэг нь одоо яг манай үмцийг тавьж байсан гончиг суулгаан яаж бичижсэн хүүхдэд зориулдаг, дараагийнх нь шинийг илэрхийлж авангард гэж хэлж болохоор манай хангалгаан өөрийнхөө нэг юм дээр ямар шинжилгээ хийсэн бэ гэж өөрийнхөө ажил дээр харьцуулж ийм ялгаа байгаа. Одоо манай хөгжмийн зохиолчд ийм маягаар хөгжиж байгаа гэдгийг харуулж залгаар энэ хоёрыг харьцуулан уг ажил дээр хийсэн байдаг. Энэ дадан ядам дурсахад бол миний судалгааны ажил нь бол зөвхөн ингэж үлдээгүй. Одоо манай төвлөр хуурын хөгжмийн түүх гэдэг хичээл дээр бол тугаагч манайг ашиглаж сүүлийн хэдэн цаг дээр нь бол миний судалгааны ажлыг ашиглаж хүүхдүүдэд лекц уншдаг байгаа. Тэгээ хоёрт нь бол сая би хийсэн ханхлын хүүхдүүд зориулсан тэр 14 оны шийдж гаргаж хэлүүлснээр ер нь бол манай гол зорилго ч угаасаа тийм байсан тийм манай хөгжмийн зохиолч Монголын хөгжмийн зохиолч төвлөр хуурын зохиолыг илүү таниулах, илүү хэрэгцээнд оруулах гэдэг зорилго байсан. Тэрнийхээ зорилгын дагуу би ханхлын зохиолуудыг шивүүлж хэвлүүлсэн байгаа. Одоо манай сэр од бас сууж надад бидний шивж өгсөн нотууд юм байна. Тэгэж энэний дагуу бол энэ зохиолууд маань эргэсэн аюулсан орсон өнгөрсөн жил хэд нэг ханхлын 70 жилийн болдог болохоор манай нэгээс 3 дахь ангийн хүүхдүүдийн ханхлын бүх зохиолыг бол гадуур аюул дугуйлангууд бий болсноор бол Монголын хөгжмийн зохиолчдыг бол зохиолыг тоглох хүмүүсийн тоо ихсэн байгаа. Тэгээд энэ ч харамсалтай манай хөгжмийн зохиолч суухгүй цаашдаа том ганцхан концерт бичээсээ тэгээд жижиг хэлбэрийн соёлтой сонирхолтой хөгжмийн зохиол усаа гэж айгүй хүсэж байна. Яг өсвөрийг манай хадгалан концерт бичдэг гэж болчиход харамсалтай. Тэгээ одоо зөвхөн манай төвлөр хуурдаж бүх хөгжмийн зохиолтой тутагч байгаа асуудал жижиг хэлбэрийн зохиолууд төвлөр хуурдаа бас гайгүй байгаад байгаа. Бусад хөгжмийн зэвсэгтэр бол харамсалтай байхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр илүү анхаарах хэрэгтэй юм болов уу гэж өөрөө зүгээс үзэж байгаамаа. За энэ дээр авсан хөгжмийн зохиолчдынхаа товч дурдвал гомжиг сунлаанд Монголд
төгөлдөр хор хөгжмийг хөгжүүлэхэд том гавьяа байгуулсан хүн байгаа. Тэрээр Монголын мэргэжлийн хөгжмийг үндэслэж улмаар Европын түвшинд гарч байсан хөгжмийн зохиолч. Түүний уран бүтээлийн ачаар их орны төгөлдөр хорын дэг сургууль үүсэж хөгжмийн уран янз бүрийн төрөл зүйлийн шин зохиолоор төрүүлэн багцсан. Хөгжмийн зохиолчийн бүтээл нь талын байгалийн, Монголын ахуйн аялгууд дүрслүүдээр дүүрэн байдаг арт түмний ертөнцийн үзэг үзлийг илэрхийлснээр онцлог. Зохиолчийн олон бүтээл нь дуу, бүжгийн шин чанартай бөгөөд тэрээр төгөлдөр хорын зохиолтой Монгол ардын чавхтас үлээвэр цохор зэрэг хөгжмийн дэмсэгдэх дууртуудыг оруулсан байдаг. Хожиг суглаагийн хөгжмийн хэлэнд орны хөгжмийн өвөрмөц цомлыг өргөтгсөн дэвсгэр хөвгүүтэй хослуулж өгснөөр онцлог ба аялал нь уран яруу байдаг. Олон бүтээл нь 5 хөгжил цомлоор бичигдсэн. Тэгэхдээ хөгжмийн зохиолч түүнийг янз бүрийн хууль үүрэгийг маш чадварлагаар ашигласан харагдав. Ер нь Монголын хөгжмийн шин чанар бол хамгийн энгийн ангиментоны цомлоос эхлээд хроматик, пентатоны, гиматоны ба ангиментоны хүртэл өвөрмөц хослуудаас бүрддэг. Төгөлдөр хорын бүтээлийн зохиомжийн техник хэлбэр фактур нь Европыг байсан бол гармон, цомог ба аялгау хийлгэн Монгол хэвээр үлдсэн байх жишээтэй байдаг манай хөгжмийн зохиолчдын. За бас нэг дараагийн хөгжмийн зохиолч бол Монголын хөгжмийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дэг сургуулийн шинэ үеийг нээсэн төлөөлөгчдийн нэг бол Хангал юм. Хангалын хөгжмийн хэлэг нь үнэхээр шинэлэг бөгөөд яруу хурц байдгаараа онцлог билээ. Тэрээр уламжлалт мажор минорын тогтолцоог өөрийнхөө шинжилж түүнийг полинод, пентатоник ба полигармоноор бажуулж өгсөн. Гожиг суглаагийн сонгодог бүтээлтэй харьцуулахад Хангалын бүтээл нь илүү авангард хэвшинжтэй ба уран бүтээлээс нь Равель, Прокофьев, Буартак нарын нөлөөг ашиглаж болно. Хангал нь Монгол төгөлдөр хорын романтик хөгжмийн зохиолч. Түүний хөгжмийн зохиолын онцлог нь догдлонгуй сэтгэлийн хөдлөл, чин зэрхний уянга, шаналл зовлон ба романтикийн хоёрдмол шинж төрхтэй хувь хүнийг дүрслэлээр илэрхийлдэг. Хөгжмийн зохиолч өөрийн бүтээлдээ үндэсний өнгө анс оруулах үүднээс ардын дуу хөгжмийн чадварлаг хэрэглэж хосгосон байдаг. Гэхдээ Хангалын ардын дуу хөгжмийг шууд зохиолд ашиглах биш, өөрийн ардын шин чанартай аялгау зохиолсноор онцлог байдаг юм. Түүний багш Алматын консерваторийн профессор Хангал 68-аас 70 онд Алматын консерваторид Газиза Жубановын доор сурч байсан. Жубанова хэлэхдээ ардын дууны ард нуугдаг биш, эсрэгээр авьяаслахаар тэр аяыг баяжуулж хэрэгжүүлснээр шин зохиолчдын ая төвдөг гэсэн байдаг. Хангал ба бусад хөгжмийн зохиолчдын уран бүтээл чухал үүрэг үүсдэг нэгэн зүйл бол тойргийн бэлэгдэл юм. Хөгжмийн зохиолчд өөрийн зохиол төвийн бүтцээр тойргийн үс санааг өөрөөр хэлбэл анхны цэгтээ буцаж ирдэг гэсэн бэлэгдлийг тусгасан байдаг. Юуны өмнө хүрээлэн буй бөмбөр тэнгэрийн хаяатай эргэлдэн тойрч нийлсэн хязгааргүй уудан байгалийн гөрчлөөр энэхүү бэлэгдэл нь Төв Азийн уудан нутгийн оршин суудаг нүүрсийн арт түмний өөрийнх нь оршин суудаг тэр гэр орондоо зориулж дахин бүтээсэн эсхий гэр мөн байлаа. Хангал хаан хуурыг сайн эзэмсэн нэгэн байсан. Тэрээр симфони арил хөгжмөнтэй төгөлдөр хорыг концертыг төрүүлсэн анхны хөгжмийн зохиолч мөн. Нийтдээ 2 төгөлдөр хорыг концерт, симфони арил хөгжмөнд төгөлдөр хорын уран сэтгэмжлэг томоохон зохиолыг төрүүлснээс гадна ардын дүндээр сэтгэсэн хөлбөрайц буюу вариац, уран сэтгэмж, прелюд, вариацаа юунаас насны хөлбөрайц, 2 төгөлдөр хор зориулсан концертын скерцо, хүүхдийн цуврал зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно. Хүүхдэд зориулсан Монголын шилдэг хөгжмийн нэг бол Хангалын төгөлдөр хорын цуврал зохиол. Би сая хэлсэн байгаа. Энийг би 2012 онд хэвлүүлэн гаргаж олонний хүртэл болгосон байгаа. Хангалын хөгжмийн хэлэг нь өвөрмөц шинэлэг гармоноор шинэлэг аялгаараа гаргалтуулдаг. Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн яруу хурц зохиолын нэг бол манай Хангалын төгөлдөр хор зориулсан хөлбөрайц юм. Чулууны нэрмжлэх конкурсын дээр нэг үед бол энэ зохиол заавал тоглох зохиолын нэг нь болж орж иж исэн. Хаашаа явсан ч гэсэн юу бол манай их төгөлдөр болж бол Хангалын ярилцсан дандаа өөрийн уран санаа байлгаж дэлхийн тайсан олон хөгжлөдөг тал байдаг. Бусад хөгжмийн зохиолуудыг бодвол. За энэ зохиолыг бол яруу найрагч гэж нэрлэж болохоор тус зохиолыг 70-аад оны ихэнх үед Уралын консерватор суралцж байхдаа бичсэн байдаг. Хөгжмийн зохиолч Оросын алдарт хөгжмийн зохиолч Балакирвийн исламын нэртэй уламжлалт ур чадвар бүхий зохиолтой адил дорн дахны сэдэв аян дээр тулгуурлан төгөлдөр хорын уран сэтгэмжээ зохиосон билээ. За энэ вариац нь бол сэдэвээр 5 вариац хэсгээс бүрдсэн байгаа. Тэгээ энэ зохиолын гол драматургт нь темп айгүй чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Удаан орчлоор ихэж удаан хурдан арайж ийсэн дүүрс бүр аажим хурдсаар хурдан кодоор төгсөж буугаад тэгээ сүүлдээ буцаад ихний яг хэлээр төгснөр саяны хэлдэг нөгөө тойргийн бэлэгдлийг харуулсан байдаг. Мөн концерт ч гэсэн Хангалын 2 дугаар концерт ч гэсэн
энэ тойргийн бэлтгэлийг бол уг зохиол